Junior. За ч одоо самбар мамбар хагалт ший тугалдах үедээ Бадруу. За Демаркус Казанс Монголын лиг 5-тай морил том залуу минь эхний оноогоо бүр алдаатай авлаа. Балмад төгсгөл байна. Найцын хувьд одоо одоо хамгаалтын л олон яг иймэрхүү байдлаараа тоглоод их юм бол одоо тэгээд олон хамгийн суурьтай тоглогч. Хамгийн сайн хамгаалдаг хүн шүү дээ. Тэгэхээр ганц гацсан чи хиддэг тасалт нь болчоо. Дахиад нэгэн гой төгсгөл болсон. Хей Харди гэдэг залуугийн шоугаар тоглолт үргэлжилж байгаа үзэгчтэй онооны зүрх аль биесээр 2 оронтой тоглож ирсэн. 37-27. Томас Тэлбэн нэгээр аяа. за авлааш болчаарай. Ինչ гоё айсан юм байна. Томас. Йоо бурхан минь. За одоо энэ залууг дээш үсрэхээр л энэ шийд имлчгүй гэж айдаг болчихсон шүү. За эндээс харъя. Гаарыг амжуулж гисэн юм. Үнэхээр энэ баг өчтөө юм тийм. Тоглолтыг үргэлжлүүлж байгаа. За толгой гинтчүү яав энэ донцоод ихтгэж чинь. Самбардор Томбор тэмээд алдаа. Jordan Wayne Tolbert-ийн гайхалтай нэгэн тоглолт байна. Хүлгүүдийн хөгжөөнд дэмжигчид яг л үнийг хүлээж байлаа. Сэтгэ ихээс өөр одоо сонголт болдог шүү наа. Мидрийн ямар гоё дамжуул Томборын ямар хүчтэй. Хоёр дээрээс нь явчлаа. За ийм хэцүү өндөртэй болгондаа. За. Бодсон ууган баяр бүгний садгаа дуршаа ордон давхыг эхлүүлсэндээ Bayern Wesley. Яа за өнөөдөр Wesley-гийн давхган дээр толгой 2 ч удаа зөдөөс нь болоод үлдлээ дээ. Спортын хүчтэй төгсгөл энэ дээр ууган баяр бөмбөгийн салгаад урагшаа маш хурдтай гаргаж өгсөн Bayern Wesley хамгаалагчтай. Яа. Харин цооны хамгийн үзүүштэй довтлогоогоор Силагийн хүчтэй данк орлоо. Монголын дэдлэгт тэргэн 5-тай морилсила. За 5-тай морилж энтэл Сила. Ямар баалмад тоглолт вэ бурхан минь. Довтлогын солилцоор авч байгаа маань. За энэ ч Бат Эрдэнэ гоцорцсон. Бэлэг жаргад өдөөс нь үсрэх гэж оролцсон тэгээд. Дамжуултууд гоё болж байна. Аимшигтай төгсгөл байлаа. Томасын Багийн тоглолт гоё дамжуултын төгсгөл нь Slam Dunk. Антар цай. Энд өгсөн нэг алхаад Slam Dunk амжилттай болсон. өгөлдөр золж аргал хоёр түүний Балкатын золиос болоод өнгөрчээ. Хоёр тоглогчийн ганган ойлголцол төгсгөл байна. Андес харъя. За дамжуулч гисэн үнэхээр тасархай ирлээ. Вутэн Жуниор! Цаг байлаа. Йоо зааштай NBA төвшин харагддаг Slam Dunk шүү сайн ухаад бүр за NBA хөлөрлийн тоглолтууд баг нэг All Star дээр л нэг тоотой харагддаг хэдэн тоглолтчтой сайн. Ямар гоё дисрэлт вэ? Зөв 2 гараа. Ганд өмөр энэ хоёроо бас өнөөдөр гоё байна бүр савж ирээл. Вау. Үнэхээр хүчтэй төгсгөл байна. За
өдөртөө. Нэгээр хайсан Gentle Sila. Ямар ганцхан вэ? Яа, үнцний дээдлэгт би тийм гоё довтлогоог харж ин да. Нөгөө талдаа. За түрүүний гоё довтлогоог ахин нэг удаа харуулж байна. Мартин дамжуулаад Силагийн гайхалтай төгсгөөр дамжуултын ч их холоос ирж байна. Хорон шугунаас бараг 2 ахин. Тэсвэр болоод байна. Хэтвэй алдаатай төгсгөл банавчтай. Лигийн шилдэг хамгаалагчдын нэг Мөнх Эрдэнэ дээрээс тогчлоо. За Мөнх Эрдэнэ ч одоо айхтар том тоглолтын тохирогч болчлоо одоо тэгээд хамтаа ахин нэг удаа харцгаая. Хорон давталгаан шилжсэн тулгыг хуурж аргалаад яа гайхалтай төгсгөл. Яа. Яг л хоёр талаас тулсан юм байна тэгээд Эрдэнэ гой пас Толберт. Jordan Толберт. За энэ тоглолт тэгээ том тоглолтуудад яаж гэлэлцдэг юм. Ой. За зөөр Kenny Wood-ыг балах гад бодогчлоо. Толберт ямар гоёлгоо вэ? Jordan Толберт нэг хүний гайхалтай довтлогоо. Ямар аимшигтай төгсгөл байваа. Chris Clyburn яа! Хөрөнд гарч ирээд ингэж төгсгөр гэж бас сэтгэлгээ. Ямар аимшигтай тоглолт байв гэжтэй. Үнээр гайхалтай Тэгээд харцгаа юу гэжтэй. Хүртсэн зүгээр ингээд дуусгасангүй бүр. Вау. Сонирхолтой дэндүү сонирхолтой. Хоёрын эсрэг хурдан давталгаан Jordan Толберт! Бурхан минь. Аимшигтай тоглолт вэ. За 33 дугаартай тоглогчийг Jordan Толберт гэдэм аа. Түүний 2 оноо багтаа 2 онооны тэргүүллийг авчирсан. Эпсэс завсарлага ирлээ. За дахиад энэс хэд ч үгүй өөдгаарг болох байлаа. Бодоо өсөрсөн юм. Хагас дөрийн гадаас ингэж өсрөдөр одоо савд төгсгөл бол тэ. Төгсгөл хийх. Ямар даак вэ? 40 оноо. За тэр 100 гар бууцсан юм байна тийм ээ. За тэгээд постэр дагдлээ. Занд. Тэ хартыг аим шигтэй нэг юм болчихлоо.